Өнөөдрийн бичлэг дээр өндөр бүтэмжтэй хүмүүсийн 7-7 ном дээр үндэслээд хараат бус байдлаас бие даасан байдал руу шилжих 3 дадлын тухай ярилцах болно. Тэгээ миний уншиж үзчихсэн номон дундаас бараг л төгс гэж хэлж болохоор агуулгын хувьд маш чанартай байсан учраас өнөөдрийн бичлэг дээр би өөрийнхөө санааг огт оруулахгүйгээр цэвэр номын агуулгыг товчлон ярих болно. За шууд гол сэдвлөгөө оръё. Хараат байдлаас жинхэнэ бие даасан байдал руу шилжихэд танд 3 төрлийн дадал хэрэгтэй гинэ. За нэгт нь болохоор проактив бай буюу өөрийнхөө амьдралын эзэн бай. За өөрийнхөө амьдралын эзэн бай гэдэг аюу бөөрөнхий тийм барьцгүй сонсогдож байгаад. Тэгээ дээрэс нь хүн болгон өөрийнхөө амьдрал эзэн байхыг хүсдэг, өөрийнхөө амьдралын эзэн байх ёстой гэдгийг мэддэг. Гэхдээ бодит амьдралтай бид нэг хүн болгон өөрийнхөө амьдралын эзэн байж чаддаггүй шүү дээ, тий. За үүний шалтгаан нь болохоор хүнийг үзэх үзэлтэй холбоотой гинэ. Хүнийг үзэх үзэлтэй. Хүнийг үзэх үзэл гэдэг нь өөрийгөө үзэх үзэл. Бусдыг үзэх үзэл. Хэрвээ өөрийгөө үзэх үзэл тань буруу байх юм бол та хизээч жинхэнэ бие даасан байдалд хүрч чадахгүй гэж өндөр бүтэмжтэй хүмүүсийн 7-7 ном дээр хэлж илээ. За энэ өөрийгөө үзэх үзэл гэж юу хэлж байна гэхээр та хүнийг хараад тодорхойлохдоо яаж тодорхойлдог вэ? За энэ ном дээр хэлж байгаагаар бол хүнийг хараад тодорхойлох 4 янзын тодорхойлт байдаг гинэ. Нийтлэг 4 янзын тодорхойлт байдаг. Гэхдээ энэ 4 нь бол буруу. За та сонсоод үзээрэй. Та энэ дөрвөөс аливаар нь та өөрийгөө тодорхойлохдоо энэ дөрвийн алин дээр нь түшгэлдэг вэ? За нэгт болохоор удамшлын тодорхойлт. Удамшлын тодорхойлт гэдэг нь одоо аав ээж нь тийм хүн юм чинь энэ тийм хүн. Аав нь одоо түрэг ааштай болохоор энэ хүн энэ түрэг ааштай гэж тодорхойлдог. За хоёр дахь тодорхойлт нь болохоор сэтгэл зүйн тодорхойлт. Сэтгэл зүйн тодорхойлт гэдэг нь хүүхэд насндаа одоо ийм травматай болохоор одоо ийм байгаамаа ч гэдэг юм уу тийм хүүхэд наснда ийм амьдралыг тулсан учраас ийм байгаамаа гэж хүнийг та тодорхойлдог, өөрийгөө бас тэгж тодорхойлдог бол та сэтгэл зүйн тодорхойлтоор хүнийг тодорхойлдог гэсэн. За гурав дахь нь болохоор юу? Орчин нөхцөлийн тодорхойлт. Хүн бол угаасаа өссөн орчныхоо бүтээл юмаа гэж тодорхойлдог тодорхойлтууд байдаг шүү дээ. Тийм тодорхойлт байгаа. За дөрөв дэх нь болохоор хүний үгээр тодорхойлох. Та өөрийгөө бусд хүн таныг амар авьяаслаг гэж хэлэх юм эсвэл бусд таныг авьяасгүй гэж хэлснээр нь та би бол авьяасгүй, би бол авьяасгүй гэж та өөрийгөө тодорхойлдог бол бусд хүний үгээр дамжуулж хүнийг тодорхойлдог гэсэн. Ийм төрлийн хүмүүс бол бусд хүнийг тодорхойлохдоо ч гэсэн бусад хүн тэр үний талаар юу гэж ярьж байна гэдгээр нь дээр нь үндэслээд тэр үнийг тодорхойлдог. Та бодоод үзээрэй. Та өөрийгөө тодорхойлохдоо энэ дөрвийн алин дээр үндэслэж өөрийгөө тодорхойлдог бай. Та өөрийгөө тодорхойлохдоо манай аав ээж ямар билээ? Эсвэл би ямар орчин төслөө? Би хүүхэд наснда ямар шарах авлаа гэж тодорхойлдог. Эсвэл бусд хүмүүс намайг юу гэж хэлж ингэж тодорхойлдог. За энэ дөрв бол мэдээж танд ч байна уу, надад ч байна уу хүнд нөлөөлнө. Гэхдээ 100% нэг хүнийг тодорхойлоход энэ дөрв дээр үндэслээд тодорхойлох боломжгүй шүү дээ, тий. Тэгээд жинхэнэ яг бие даасан байдал руу, жинхнээсээ бие даасан байдал руу өөрийнхөө амьдралын эзэн болохын тулд энэ хүнийг үзэх үзлээ зөв болгох хэрэгтэй. Жишээ нь одоо та ингээд юм бодохдоо ч гэсэн тий, манай одоо өвөг дээдсэд манай удамд тамирчин байсан чинь би бол тамирчин болж чадна. За эсвэргээрээ би тамирчин болохыг хүсэж байна. Гэхдээ манай өвөг дээдс ямар ч тийм тамирчин хүн байгаагүй учраас би чадахгүй байх та гэж боддог байх юм бол таны даалд ухамсар чинь юм хийхдээ манай өвөг дээдс тийм хүн байдаг лүү байхгүй лүү гэж дандаа сонголтыг хийнэ гэсэн. Тэгэхээр танд яг жинхэнэ сонгох хэрэгчлээ байхгүй. Энэ даалд ухамсар нь бүр яг энэ хүний үзэх үзэлдээрээ тулгуурлаж ажилтдаг юм гинэ. За эсвэргээрээ эсвэл одоо та орчин нөхцөл юм сэтгэл зүгээр сэтгэл зүгээр та өөрийгөө тодорхойлдог байх юм бол би хүүхэд наснда ийм травматай юм чинь миний амьдрал цаашдаа ч гэсэн юм байна. Бусд хүмүүсийг харахтаа ч гэсэн нэг одоо муу хааштай байх юм бол хүүхэд наснда ямар шарх авцсан болоод одоо юм муу хааштай байгаа юм бол тоо гэж тодорхойлдог ч юм уу тий. Тэгээд энэ нь яг энэ та аль энэ дөрвөн тодорхойлтын алин дээр үндэслэдэг вэ гэдгээсээ хамаарат та өөрийнхөө тодорхойлно. Гэхдээ энэ дөрвөн зүйл нь дөрвөлээ танаас хамаарахгүй байгаа зү тий. Танаа аав ээжийг та өөрөө сонгож төрөөгүй, та хүүхэд насныхаа амьдралыг сонгоогүй, хүүхэд наснаа ямар орчин төссөн бэ гэдгээ та өөрөө сонгоогүй. Дээрээс нь бусд хүмүүс таныг юу гэж хэлэх вэ гэдгийг ч гэсэн та удирдах чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр жинхэнэ бие даасан байдалд хүрэхийн тулд ийм гадны нөлөөн дээр үндэслэж өөрийгөө үзэх үзэлтэй байж болохгүй юм гинэ. Жинхэнэ бие даасан байдалтай болохын тулд жинхэнэ цэвэр, эрүүл өөрийгөө үзэх үзэлтэй болж иж бие даасан байдалд хүрнэ гинэ. За тэгвэл тэр жинхэнэ одоо зөв өөрийгөө үзэх үзэл нь юу вэ гэсэн чинь өндөр бүтэмжтэй хүмүүсийн 7-7 ном дээр болохоор би бол бүтээгч, би бол эзэн, би бол өөрийнхөө амьдралын гол дүр гэсэн ийм өөрийгөө үзэх үзэлтэй болох хэрэгтэй юм гинэ. Би бол бүтээгч. Миний өнгөрсөн амьдрал, аав ээж, миний өссөн орчин ямар байснаас үл хамааран би өнөөдөр цоошноор цаашдаа өөрийнхөө амьдралыг бүтээх боломжтой. За тэгснэ би өөрийнхөө амьдралын эзэн. Эзэн гэдэг нь болохоор бусад хүмүүс юу гэнэ үү? Гадаад цаг агаар ямар байна уу, орчин нөхцөл ямар байна уу гэдгээс үл хамааран би өөрийнхөө амьдралыг удирдах эрхтэй. Өдөөлтүүд ямар өдөөлтүүд ирсэн ч гэсэн би тэр өдөөлтүүдэд ямар хариу үзүүлэх вэ гэдгээ би өөрөө сонгох бүрэн эрх чөлөөтэй. За тэгээд би өөрийнхөө амьдралын гол дүр гэхээр миний амьдрал би хамгийн чухал нь бусд хүн намайг юу гэж дүгнэнэ гэдгээс үл хамааран миний амьдралын гол дүр бол би гэсэн ийм үзэл сурталтай байж иж бие даасан байдал руу шилжих боломжтой болно. За бие даасан байдал руу шилжих хоёр дахь дадал нь болохоор
төгсгөлийг нь төлөвлөж эхэл буюу амьдралынхаа зохиолыг бич. За өөрийнхөө амьдралын эзэн болохын тулд сая нэгтгэх нь болохоор би бол юм аав ээжийнхаа ч юм уу нөхцөл байдлынхаа ч юм уу би бол тэдний үр дүн биш ээ. Би бол цоошнэр өөрийнхөө амьдралыг бүтээх бүрэн чадaltaй би бол бүтээгч гэсэн шүү дээ. Нэгдэх дадал нь. Хоёр дахь нь болохоор тэгвэл бүтээгч юм бол өөрийнхөө амьдралыг бүтээ буюу амьдралынхаа зохиолыг өөрөө бич. Тэгэн дээр бүх зүйл 2 удаа бий болдог гинэ. Бүх зүйл 2 удаа бий болдог. За ийм ширээ байсан ч гэсэн энэ ширээг би яаж бүтээх вэ, ямар ширээ хийх вэ гэж оюун дотроо, толгойн дотроо бодож төсөөлж байгаад ширээгээ хийдэг. Энэ оюун дотроо төсөөлж бодож ин гэдэг нь нэг дахь бүтээл. Тэгээ бодитоор ингэж хийх нь хоёр дахь бүтээл юм гинэ. Тэгээ бодоод үзэх юм бол бүх юм 2 удаа бүтээгддэг. Ном бичихэд ч гэсэн эхлээд номын зохиолч толгойн дотроо би ямар ном бичих вэ гэж төсөөлөд би ном бичиж чаднаа гэж дараа нь яг бодитоор хоёр дахь бицэг ертөнцийн номоо бичдэг. Тэгэхээр энэ өөрийнхөө амьдралын зохиолоо бич гэдэг нь та эхлээд оюун ухаан дотроо ямар амьдралаар амьдрах юм бэ гэдгийг нь бүгднийг бичээд тэрнийхээ дараа бодит биелэх болох боломжтой юм гинэ. Амьдралаа би ямар амьдралаар амьдрах вэ? Би ямар хүн болох вэ? Ирээдүйд юу хийх вэ гэдгээ толгойн дотроо бүтээж чадааг бол бодит амьдрал дээр бүтээх боломжгүй гэж бичсэн байлээ. Тэгээ толгойн дотроо ингээд би ийм амьдралаар амьдрна гэсэн зураг төсөл байхгүй бол зүгээр урсгалаараа амьдрна. Тэгтэл саяны нэгдэх нь өөрийнхөө амьдралын эзэн болохын тулд эхлээд би өөрийнхөө амьдралын эзэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэгээ өөрийнхөө амьдралын эзэн юм чинь одоо тэгвэл би ямар амьдралыг бүтээх юм бэ гэдгээ толгойн дотроо бүтээ гэдэг нь болохоор хоёр дахь дадал. За энэ дээр болохоор тэгсэн байлээ хамгийн түрүүнд эхлээд зөвхөн өөрийнхөө оршуулгын өөрийнхөө ажил явдлыг төсөөлгөнэ. Би өөрөө ингээд нас орчихсон. Манай гэр бүлийнхаа найз нөхөд ажлын хамт олон тэр оршуулгын газар дээр ирчихсэн байна гэж төсөөлөд үз. Тэгээд тэр хүмүүс таны талаар юу гэж яриасаа гэж хүсэж байна гэдгийг өөрөө эхлээд бич гинэ шууд. Манай одоо гэр бүлийн хүмүүс, найз нөхд маань миний оршуулгын ажил дээр ирээд ингэж хэлээсэй гэж бич. Тэгэхээр шууд төгсгөлөө өөрөө төлөө биччихин гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд тэгж бичснийхаа дараа тийм хүн болохын тулд амьдрч эхлэх хэрэгтэй. Төгсгөлийг нь төлөвлөж эхэл гэдэг нь. Эхний дадал дээр өөрийнхөө амьдралын эзэн байхын тулд эхлээд өөрийгөө үзэх үзлийн, хүнийг үзэх үзлийн зөв байж иж чихнээсээ яг өөрийнхөө амьдралын эзэн болох боломжтой гэсэн шүү дээ, тий. За энэ хоёр дахь дээр ч гэсэн өөрийнхөө амьдралын зохиолыг бичихтэй хамгийн түрүүнд эхлээд анхаарах хэрэгтэй зүйл нь өөрийнхөө төвийг мэдэх хэрэгтэй. Төв нь зөв байх хэрэгтэй. За төв нь юу вэ гэхээр та ер нь юун дээр чухалчаад юунд ач холбогдол өгдөг вэ гэсэн үг. За янз бүрийн төв байж болох юм байна. За нийтлэг төв нь гэх юм бол хүмүүс ихэвчлэн гэр бүл төвтэй байдаг, мөнгө төвтэй байдаг, хань ижил төвтэй байдаг, ажил төвтэй байдаг гинэ. За гэхдээ эдгээр нь бол буруу юм байна. За жишээ нь гэр бүл төвтэй хүмүүс яадаг вэ гэхээр ер нь бол энэ та ямар төвтэй вэ гэдгийг мэдхийн тулд та юунаас аюулгүй байдлыг мэдэрдэг вэ гэдгээрээ мэдэх боломжтой. За жишээ нь гэр бүл төвтэй хүмүүс байх юм бол гэр бүл ингээд аюугаа эвтэй нартай байх юм бол тэнцээс аюулгүй байдлыг мэдэрдэг. Аюугүй тайван байдаг. За тэгтэл гэр бүл төвтэй хүмүүсийн хүүхэд нь одоо магадгүй сургууль дээр асуудал гаргалаа гэж бодъё л да тий. Тэгхийн бол тэр хүн ингээд амар түгшээд ч юм уу өөрийнх нь аюулгүй байдал нь алдагдаад эхэлдэг. Яг л гэр бүл төвтэй учраас өөрийгөө гэр бүлээрээ тодорхойлдог. Хэрэв хүүхэд нь асуудал гарах юм бол тэр хүн өөрөө асуудалтай болчих гэсэн үг. Гэр бүл төвтэй учраас. За эсвэргээрээ бас мөнгө төвтэй хүн байж болно тий. За мөнгө төвтэй хүмүүс яадаг вэ гэхээр өөрөөс нь илүү мөнгөтэй хүн гараад ирэх юм бол юу яадаг? Тэр хүнийхээ хажууд өөртөө итгэлгүй болдог. Өөрөөс нь бага мөнгөтэй хүн байх юм бол тэр хүний хажууд амар их мэдлэлтэй, амар өнгөр болдог ч юм уу тий. Ингээд төв нь ийм байх юм бол тэр төвөөсөө хамаараа тэр хүний зан аш хандлага нь өөрчлөгддөг гинэ. За тэгтэл энэ гэр бүл юм уу, мөнгө юм уу, ажил юм уу, хань ижил төвтэй байх юм бол бид нар чинь бидний нөгөө нэг нөлөөллийн тойрог биш, санаа зовлонгийн тойрог шүү дээ тий. Бид нар бүрэн өөрчлөх, бүрэн удирдах боломжгүй учраас тийм болохоор яг өөрийнхөө амьдралын эзэн болоод өөрийнхөө амьдралын зохиолыг өөрөө бичихийн тулд төвөө зөв болох хэрэгтэй юм гинэ. За энэ ном дээр бол зарчим төвтэй зөв, эерэг, сайн зарчим төвтэй байх хэвээр. Тэр гэр бүл, найз нөхөд, мөнгөч гэдэг юм уу тийм гадны зүйлийг та өөрөө удирдах чадахгүй учраас тэр хүмүүс чинь ингээд таны аюулгүй байдал сэтгэл санааг удирдах байх юм бол та өөрийнхөө амьдралын эзэн болж чадахгүй. За жишээ нь одоо хань ижил төвтэй хүн байх юм бол нөхөр ч юм уу, эхнэр ч юм уу тэр хүнтэйгээ сайхан харилцаатай байх юм бол амгалан тайван байснаа тэд нэртэйгээ муудалцах юм бол бүх юм ингээс хавлаад идэг байх юм бол өөрийнхөө амьдралын бие даасан эзэн болж чадахгүй шүү дээ тий. Тийм учраас төв нь зарчим төвтэй байжж тогтвортойгоор амьдрна. Тэгээд зарчим төвтэй ижиж та өөрийнхөө амьдралын төлөвлөгөө гаргахтаа маш гоё тэнцвэртэйгээр зөв гаргах болно. Тийм учраас би юунаас аюулгүй байдал мэдэрдэг вэ? Би ямар нэгэн юу болохоор би ингээд амар савлаад миний аюулгүй байдал сэтгэл санаа тогтворгүй болоод идэг вэ? Тэрийг өөрөөс асууж үзээрэй. Тэр нь таны төв байх магадaltaй юм гинэ. За энэ төв нь бол таны зарчим биш өөр гадны зүйлүүд байх юм бол та бол ингээд савлгаатай байх учраас төвөө зөв болох хэрэгтэй. Төвөө зөв болгож иж амьдралынхаа бас төлөвлөгөө зохиолыг зөв бичнэ гэсэн байна.
Энэ амьдралынхаа зохиолыг бичихдээ бас нэг анхаарах зүйл нь болохоор одоо үүргийн тунхаглал гэж зүйлийг бичих хэрэгтэй гинэ. Бид нар чинь маш олон төрлийн үүрэг байгаа шүү дээ, тий. Аав, ээж, хүүхэд, монгол хүн, захирал, ажилтан, удирдагч гэх мэтлэн биднэрт маш олон төрлийн статус байгаа шүү дээ, тий. Тэгээд энэ статус, энэ үүрэг болгон гэрээ би төгсгөлд нь ямар амьдралыг бүтээсэн, ямар болсон байхаа хүсэж байна. Ажлын байран дээр би төгсгөлдөө би ямар алдсан байхаа хүсэж байна. Эхнэр өөнийхөө хувьд, ээж өөнийхөө хувьд, аав өөнийхөө хувьд, нөхөр өөнийхөө хувьд би төгсгөлд нь ямар алдсан байхаа хүсэж байна гэсэн бүх үүргүүдээ тус нь төгсгөлийг нь тодорхойлоорой гинэ. Тэгжиж гоё тэнцвэртэй өөрийнхөө амьдралын зохиолыг бичих боломжтой гэсэн байлээ. За тэгэхээр саяны хоёр одоо дадал маань болохоор нэгт бол та бол бүтээгч, та бол өөрийнхөө амьдралын эзэн, та бол өөрийнхөө амьдралын гол дүр гэсэн шүү дээ, тий. За хоёр дахь нь тэгвэл за та бүтээгч юм бэ, та эзэн юм бэ, та гол дүр юм бэ. Тэгвэл ямар амьдралаар амьдрмаар байгаа юм бэ? Өөрийнхөө зохиолыг бич. За гурав дахь нь тэгвэл тэр зохиолынхоо дагуу амьдр. Хамгийн чухлыг нь эхэндэн тавь. Хамгийн чухлыг нь эхэндэн тавь гэдэг нь та түрүү өөрийнхөө амьдралын зохиолыг бичсэн шүү дээ, тий. Одоо зохиолынхоо дагуу амьдрахын тулд би өдөр болгон юу хийх ёстой вэ? Би өдөр болгон юу хийвэл эцэс тэр амьдралынхаа зохиолыг бүрэн биежүүлж чадах вэ? За юм болгон хоёр бүтээл байдаг. Хоёр удаа бүтээгдэг гэсэн шүү дээ, тий. Нэгт бол оюун санаа дотор бүтээгддэг гэсэн. Тэр оюун санаа дотор бүтээгдэн гэдэг нь амьдралынхаа төгсгөлийг төлөвлөл гэдэг хоёр дахь дадал. Гурав дахь нь болохоор энэ оюун санаа дээрээ бүтээчихсэн бүтээлээ би бодит амьдрал дээр биелүүлнэ гэдэг нь болохоор гурав дахь дадал. За энэ гурав дахь дадал нь хамгийн чухлыг эхэндэн тавь. Хамгийн чухлыг эхэндэн тавь гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр өдөр болгон та өөрийнхөө эцсийн зорилготой алхам алхмаар ойртох хэрэгтэй. Өнөөдрийн 24 цагтаа 1 цагийн ч юм уу 2 цагийн ч юм уу заавал өөрийнхөө амьдралын эцсийн зорилготойгоо холбоотой зүйлийг хийх хэрэгтэй гэдэг нь гурав дахь дадал. За ихтэй заавал одоо 2 цаг ч юм уу 1 цагийг ч юм уу тусгаалan гаргаад тэр ирээдүйнхаа зорилготой холбоотой зүйлийг хий гэж хэлж болох ч гэсэн бас эсэргээрээ заавал тийм цаг гарахгүй ч гэсэн бүхий л зүйлсийг хийж байхдаа энэ хийж байгаа миний амьдрал тохиолдож байгаа уулзж байгаа энэ хүмүүсээс миний зорилготой холбоотой зүйл нь юу вэ? Суусан газараас шороо атгах гэдэг шиг тий амьдралдаа болж байгаа бүхий л зүйлсээс өөрийнхөө зорилготойгоо холбоотой зүйлсийг татаж авах чадвартай авах хэрэгтэй юм байна. За тэгээд энэ яг одоо өөрийнхөө амьдралын эзэн болчлоо, өөрийнхөө амьдралын зохиолыг биччихлээ, өөрийнхөө амьдралын одоо тэр зохиолынхаа дагуу амьдарч байхад энэ зүйлсийн хамгийн чухал амин сүнс нь болохоор өөрөөсөө энэ асуултыг асуух хэрэгтэй юм гинэ. Ажил амьдралдаа тогтмол хэрэгжүүлснээр амьдралд тань үлэмж хэмжээний эерэг өөрчлөлтийг авчрах нэг зүйл юу вэ? За өөрөөр хэлбэл та ямар нэг зуршлыг, нэг зүйлийг өөрийнхөө бүр зуршил, дадал болгосноор таны эрхэм зорилго биелэгдэх вэ? За жишээ нь олимпийн аварга болох зорилготой хүн байлаа. Өөрийнхөө амьдралын нөгөө зураг төслийг бичихдээ би олимпийн аварга болно. Үүнтэй адилаар та ямар амьдралын зорилго бичсэн бэ? Тэгвэл өдөр болгон хийгээл явж байхад урт хугацаанд тэр зорилготоо хүргэх таны нэг дадал юу вэ? За тамирчин хүний хувьд бол дасгалаа хийх нь тэр хүний нэг дадал шүү дээ, тий. Тэрнтэй адилхан та ямар зорилго тавьсан тэр зорилгот чинь хүргэх тэр ганц гол зуршил, гол дадал чинь юу вэ? Тэрийгэ сахилга баттайгаар хийх нь гурав дахь дадал юм байна. За гэхдээ бид нэр ингээл одоо дарааллыг нь буруу эхлээд идэв шүү дээ, тий. Би одоо өглөөрт босдог зуршилтай болноо. Ном уншдаг зуршилтай болноо. Дасгал хийдэг зуршилтай болноо. Тэрийг хийгээд яах гээд байгаа гэдэг нь тодорхойгүй учраас нь сахилга баттай байж чаддгүй юм гинэ. За энэ өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал гэдэг энэ ном дээр бүр маш тодорхой бичсэн байлээ. Хүнийг юу сахилга баттай болгох юм бэ гэсэн чинь зорилго. Зорилготой хүн л тэр зорилгодод харуулад өөрөө сахилга баттай болдог. Тийм болохоор тэгж сахилга баттай болохын тулд эхлээд би бол өөрийнхөө амьдралын эзэн. Тэгээд би өөрийнхөө амьдралын зохиолыг бичсэн. Тэр зохиолынхоо дагуу би өөрөө амьдрна гэсэн хүн сахилга баттай болдог гинэ. Тэгэхгүйгээр зүгээр л би өглөөр тасдаг болно, би ном уншдаг болно, би дасгал хийдэг болно гэснээрээ хүн хизэж сахилга баттай болж чадахгүй. Тийм болохоор чин хүсэл эрмэлзлээрээ би яг өвхийнхаа өмнө ямар хүн болцсон байхыг хүсэж байна. Тэгээд тэрийгээ сонгоцсон болвол тэрийгээ хин нэгэн хүн чи ийм хүн болоороо тийм хүн болоороо гэж хэлээгүй би өөрийнхөө амьдралын эзэн гэсэн майндсетээр өөрийнхөө амьдралын зорилгыг тодорхойлцсон болвол өдөр болгон түүнийхээ төлөө золиос гаргаа сахилга баттайгаар өөрийгөө хөгжүүлэх боломжтой байдаг. Тэгээд энэ гурван дадлыг хэрэгжүүлсэн хүн л хараат байдлаас бие даасан байдал руу шилжиж чадна гинэ. За өнөөдрийн бичлэг дээр өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал номон дээр үндэслээд хараат байдлаас бие даасан байдал руу шилжихийн тулд хэрэгжүүлэх ёстой 3 зуршлыг ярьлаа. Энэ 3 зуршил нь болохоор нэгт бол би эзэн гэсэн сэтгэлгээ. Би бол эзэн, би амьдралынхаа гол дүр нь, би амьдралаа өөрөө бүтээн. За тэгвэл хоёр дахь нь та бүтээгч юм бол ямар амьдралыг бүтээмээр байгаа юм бэ гэдэг нь хоёр дахь нь тэгвэл тэр амьдралаа бүтээхийн тулд таны хэрэгжүүлэх ёстой гол зүйл чинь юу юм? Тэгээд өдөр тутмынхаа амьдралыг тэр гол зөвлөгөө холбоно гэдэг нь болохоор 3 дахь дадал байлаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяртай.